Харин бусад хүмүүс бол за энд болсон болохоор би бас нэг мессежээр хамтаа ярилцж байхдаа л бичсэн санаа бодлоо. Тэгээ энэ постнд оролцсон байгаа. 6 сонгогдоод юм байдаг шүү дээ. Бид нэр ингээд нэг мөрөн дээр нэг сайн үг хэлдэг хүн байдаг те. Бид нэрийн нэг тал. Нөгөө мөрөн дээр бид нэрээ нөгөө нэг англи ч юм уу те сахиусан дөнгөс шиг тийм үг хэлдэг зөвлөгөө өгдөг хүн байдаг. Энэ зургийг сонгосон. Тийм. За тэр одоо манай Facebook чатаар орж ирсэн хүмүүс маань ингэж би шудраг бус зүйлд маш дургүй. Шууд л хэлжмээр байдаг. Магадгүй сөрөг зүйлийг илүү хараад байдаг байх гэж хаяа бодох юм. Чи хүний сөрөг зүйлийг хамгийн түрүүнд харж байвал тэр нь чамд бүр их байгаа гэсэн үг гэсэн чи oh my god тийм гэж юу ямар мохой юм бэ гэж. За бид нэр ингэж үздэг те өөр бидний дотор ямар нэгэн сөрөг зүйл байхгүй. Бусдад л одоо тийм байгаа шүү дээ. Би одоо яг цав цагаах штэ гэж голцоо тэгэж боддог. Алисгүй бол өөрийнхөө сөрөг зүйлээ эсэргүүцдэг. Тэрнийг харахыг хүсэхгүй байх гэсэн нөгөөх нь улаан юм их томроод байдаг. Тэгээд тэр хүмүүс сөрөг зүйлийг нь олж харсныг чи мэдэрдэг. Яг тэгвэл чи сөрөг зүйлтэй нэвч шингэсэн тийм ээ мэддэг. Би шууд хэлдэг. Зарим найзууд маань найзын дүр үзүүлдэгч надад дургүй хич шудраг хэлтод байгаад минь дургүй байдаг байх. Чи хүний эрэг зүйлийг нь олж харж байл тэр бол чи гэсэн үг. Тийм тэгэхээр энд юу хэлж ийнэ гэхээр хүний эрэг зүйлийг олж хардаг нүдэн гэдэг чинь би өөрөө эрэг зүйл бодож явж байгаа болохоор эрэг зүйлийг нь олж харж байна гэсэн. Би өөрөө миний дотор ингээд сөрөг зүйл байгаа гэдэг би хүний сөрөг зүйлийг илүү их хамгийн түрүүнд олж хардаг болчихдог гэсэн. Тэгээ энэ зуршил болчвол илүү бидний сэтгэл санаа нөлөөлнө гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ маань одоо шудраг өөрийгөө бас шудраг хүн гэж үзэж байна гэсэн болохоор би асуусан л да шудраг зан чанар гэж одоо юу байх бол гэж бодож ирсэн. Тэгэхэд нэгэд охин маань шудраг байх нь юу буруу юм бэ гэж бодож байна. Тэ одоо сөрөг зүйлийг нэлждэг ч одоо шудраг штэ тэ энэ нь одоо юм буруу байх юм гэж байна. Чи өөрийнхөө эрэг зүйлээ олж харж чадахгүй байгаа болохоор өөр хүмүүсийн эргийг олж чадахгүй шүү дээ. Шудраг гэж яг чиний хувьд юу гэсэн үг вэ? Жишээ нь хамт ажиллаад байсан нэгний гарангууд нь нийлээд муулах юм. Би тэр хүнийг үнэлдэг болохоор та нар яагаад ингэж ирж байгаа юм гэд хэлчмээр байх тийм мэдрэмж тэг заримдаа илчдэг. Гэхдээ яг надад шудраг гэсэн тодорхойлолтой илүү хүн болгоны шудраг байна, шудраг үсэн гэсэн тодорхойлолт өөрөдөг. Үүнээсээ энэ тодорхойлолт нь тухайн хүний ертөнцийг харах үзэл гэсэн үг. Тэр үзлээсээ бусад хүмүүстэй ханддаг. Нөгөө хүмүүс нас өөр өөрийн үзэл бодолтой, өөр харах өнцгтэй, өөр ертөнцийг харах үзэл бодолтой гэсэн. Хүний муу зүйлийг олох нь чухал биш ээ. Өөрийнхөө муу зүйл, муу бодол бүх зүйлээ олж түүнийг шударгаар харж хөлөөн зөвшөөрөгчийн шударга зан юм аа. Би ч бас тэгж бодсон шүү дээ гэж шударгаар үрдэг хөлөөн зөвшөөрөх. Тийм бид нэр ингээл хүний шударгааг нь олоод түнд хэлчихээр би маш шударга гэж харж иж болно. Гэхдээ яг өөрийнхөө дотор байдаг за зүйлээ жишээл хэлэх юм бол би яг шударгаар чамд хэлье. Би надад одоо чиний тэр зан чанар чинь таалагддаггүй. Би ч бас хаяа тэгдэг гэдэг ингэж болно те. Би бас өөрөө юм шүү дээ. Би ч гэсэн бас дотроо муулмар санагдсан ч гэсэн бусад хүмүүст хажууд муулчхаараа би өөрийгөө муу гэдгийг харуулчихнаа гэж
гэж болно. Тэгэхээр энэ маань миний одоо өөрөө сөрөг талаа эхлээд дуулж харсан болохоор миний дотор сөрөг юм уу бодолж байдаг юм байна да гэдгийг хүлээн зөвшөөрч чаддгүй болохоор бид нэр ингэ эсэргүүцдэг. Гэт гайх чинь яг л заримдаа хүмүүс чи тийм шүү дээ гэж хэлчихээр одоо ялангуяа ингээл тасгалж бол таарч ирсэн хүмүүс чи яг тийм шүү дээ гэд би ингээд хэлчихдэг байхгүй тий. Яг тэр үед дээр нүүдэлч үгүй гэж хэлмээр байгаа ч гэсэн яг ингээд хүлээн зөвшөөрсөн удаан тэгэл эсвэл ягаад тийм гэж тэгэд би яах юм ингээл ийм асуултууд тавьдаг. Чи сайн хүн тэд маш муу хүмүүс гэж бодож байна уу гэж. Тэгэхээр миний шудраг бус байна гэж боддог бодол зүгээр сөрөг энерги. Одоо ингээд би дасгалжуулдаг хүнээс ямар нэгэн асуулт асуухаар тэр хүн ингээд бодож эхэлдэг байхгүй. Тэгэхээр бодож эхлэхээр энэ шудраг зам маань би өөрийгөө шудраг гэсэн чинь энэ шудраг биш. Зүгээр миний сөрөг энерги байсан биш тэгээд энэ яг зөв дүгнэлттэй хийцэн яг зөв дүгнэлттэй болцсон байна л та. Ингэж би өөрөө хүмүүстэй ярьж байхдаа тэгээд энэ нь болохоор зүгээр чадаараа энэ хүн маань ийм дүгнэлт бичсэнд маш их баярлсан. Яг дэлгүү өөрийнхөө ингээд сөрөг энерги ингээд хүлээн зөвшөөрнө гэдэг манаас маш их зориг шаарддаг. Чиний сөрөг энерги нь үнэндээ чиний итгэл өнөмшил би муу хүн гэсэн бодлоос үүдэлтэй. Бас өөрийгөө тэгж хэлж болно те. Миний шудраг бус байна гэж боддог бодол зүгээр сөрөг энерги бас би муу гэсэн итгэл өнөмшил юм уу гэдэг. Тэгтээ хүн ингээд доош гүнрөөгөө ордгоо бид нэр нэг дүр зургаар айлгаж орж ирдэг. Тэгээд энэ итгэл өнөмшлөө доош орж ирээг болохоор мэдэхгүй байна. Би гүнрөө нь ороод яг ийм бодлоос иймэрхүү сөрөг бодлоос би болсон итгэл өнөмшлөөс би болсон дүгнэлт юм байна. Энерги юм байна гэдгийг олоод хүн болохоор мэдэхгүй болохоор гайхаад би мэдэхгүй байна гэж. Яг ийм мэдэхгүй байгаа гэдэг хүмүүс байг юм сөрөг энерги ингээд цуглуулад томруулад идэх гэсэн үг. Чи өөрийгөө муу хүн гэж боддог болохоор муу зүйлийг шууд олно харна. Мэргэжилтээ муу зүйлийг олох тал дээр гэсэн чи ямар балаа юм бэ? Юу балаа гэж өөрийгөө ингэж олох их зугаатай шүү дээ гэж. Тэн дээр би яг өөрийгөө хэлсэн дээ. Заримдаа гэл би өөрөө ямар нэгэн сөрөг мэдрэмж итэрч байгаа үед ингээл өөрөөсөө асуултууд асуугаад бичих ч юм уу эсвэл өөртөө цогсорчсэн коучтайгаа тийм уулзаад тэднэрээс ингээд за би яг энэ асуудлаар тань дээр орё гэж ярьж хахад тэдний асууж байгаа асуултаар би бас өөрийгөө олддог. Тиймээс ингэж өөр өнцгөөс харах нь тийм чухал гэдэг юм аа. Тийм зугаатай байдаг. Ядвал ингэ сүлдээ бүр автоматар одоо нөгөө найз нартайгаа холбогдохгүй ч гэсэн бичихгүй ч гэсэн автоматар за би тийм бодолтой байна, би тийм мэдрэмжтэй, би тийм юм бодцсон явж байгаа юм биш үү гэх ингээд зөв мэдэрч ажиглах маань надад ингээд автоматар нөгөө төвшөнд хүрэхэд тусалдаг болцсон. Тэгэхээр энэ зөвөр чатаар ингээд бичиж байгаа хүн болохоор ийм зүйлээ ойлгож мэдэрнэ гэдэг маань чухал гэдгийг шүү гэдгийг хэлье. Харин тийм өөрийгөө лаг гэдэл бодоод байдаг шудраг хүн гэдэл тийм яг хүмүүсийн бодол байдаг. Тэгж бодох үедээ их эсэргүүцэн юу гинэ? Бусад үед болвол тэ миний өөрхөн ингэж хэлсэн бол та нар юу гинэ? Би эрүүл саруул хүн, би муу хүн биш шүү дээ гэж хөөрхий тэмцэлт нь бусад хүмүүс мөн
би ганцаараа эхийн цагаан тагтай. Энэ хүн дээр би нөгөө нэг эхийн цагаан тагтай бусд нь тийм гэдгийг тодорхой нэг хэсгүүдээр нэм пост бичсэн байгаа. Тэгээд энэ арай энэ дээр гарсан зөвлөл юм байна. Тийм гайх чинь гэхэд амар ноцтой зүйл болсон нөө гэж. Тийм ерөөсөө бид нараа ингээд итгэл үнэмшлээ илрүүлэхээр тийм ингээд итгэл үнэмшлээ илрүүлэхээр голтой сөрөг зүйлд харчдаг. Тэгэхээр хүмүүс яагаад юм ноцтой болгож байна гэдээ үздэг. Гэхдээ яг үндэ энэ болгоо ноцтой биш. Бид нэр янз бүрийн талаас өөрийнхөө буруу ботцсон зүйлээ залруулахын тулд өөрийнхөө итгэл үнэмшлээ залруулахын тулд ажилдаг гэсэн үг. Зүгээр ингээд бодлоо өөрчлөхгүй би сайн хүн манай найз сайн хүн гэдэг ингээд бодлоо гэхээр энэ яг өөрчлөгдөв. Ягаад гэвэл тэр бүр галдаг ухамсартай үгүй би сүрэг би муу өштэйг бодсон байгаа. Энэ бодлоо гаргаж ирээг байгаа үедээ одоо нөгөө модны үндэс нь ингээд доор айлцарсан байдаг адилхан өөрчлөгдөхгүй гэсэн үг. Энэ нь болохоор бидний мэдрэмжинд нөлөөлөл байдаг. Тийм бич бас бусдыг муулдаг юм байна. Гэхдээ хилдгээр гэж сайн хүний дүр үзүүлж гэх юм уу та гэж. Тэгэхээр илдэг муу юм уу? Илдэг маск зүүдэг үү гэсэн чинь ер нь бол тийм юм биш үү? Сайн байна. Өөрийнхөө сөрөг талыг хүлээн зөвшөөрнө гэдэг нь итгэж байна гэсэн үг. Энэ их зэрэг гэсэн үг ээ. Тийм би ингэж боддог юм байна. Би ерөөсөө юм сөрөг итгэл үнэмшлээрээ юм сөрөг бодол сөрөг мэдрэмжээ дагуулад бусдад бас яаж нөлөөлж болдго юм бэ те. Гэр бүл те ажлынхандаа бусад хүмүүстэй яаж нөлөөлж болдгийг зүгээр нэг жижиг хэсгээс олж харж байгаа хэл та. Тэгээд танд ямар нэгэн асуулт байвал доор нь бичээрэй. Хэрвээ ямар нэгэн миний нөхцөл арай өөрөө миний бодол арай өөрөө гэж бодож байгаа юм бол бас өөрийнхөө үзэл бодлоо дор бичиж болно. Тийм та яаж бодож байна? Та яаж дүгнэж байна? Та яаж тайлбарлаж байна гэдэг нь таныг бас илэрхийлж байгаа гэсэн үг. Тийм эндээс нь бас би их биччихдэг. Тийм гэхдээ хүмүүс болохоор илүү сөрөг юм биччихвэл намайг ийм юм бол ийм гэд мэдчихвээ, ингэж бодчихвээ гэж яг хайсны хэрэггүй. Яг л би дандаа юм итгэл үнэмшилтэй ажилдаг. Тийм тэгэхээр энэ дийлэх итгэл үнэмшлүүд маань сөрөг байгаад байдаг. Яг ийм итгэл үнэмшлүүдээ бүгдийг үндсэнд авсан юм яадаг гэхээр амьдралтай хариуцлага бүрддэг хэлдэг. Амьдралынхаа эзэн нь болоод ирдэг. Тэгэхээр мэдрэмжүүд өдөрддөг болоод ирдэг юм. Хэрвээ энэ талын мэдлэг мэдээлэл хэрэгтэй бол аль болох би өөрийнхөө тийм блог постуудаа баяжуулахын тулд та нараас эргэх холбоо янз бүрийн хүсэлттэй энэ талаар бичээр, энэ талаар мэдээлэл хийгээрэй. Энэ талаар зөвлөгөө өгөөрэй бол доор нь бичиж болно. Ганцаарч хэлсэн зөвлөгөөг явах юм бол илүү удаан байдаг. 1-2 цаг. Күнзгийн юм сөрөг итгэл үнэмшлүүдийг өөрчилсөн үедээ та илүү ингээд амар амгалан тайван болдог. Таны хандах хандлага нь ингээд өөрчлөгдсөн. Яг л та өөрийгөө ингээд удирдаад эхэлдэг. Тиймээс хэрвээ танд энэ талын мэдлэг сонирн байх юм бол бас өөрийнхөө найз нөхөдөө түгээхийг хүсэж байх юм бол энэ постыг өөрийнхөө пэйж дээр хуваалцаж найз нартай бас хэрэгтэй дүү нартай өгч байгаарай. Хатал бид нар заримдаа мэдлэггүй гэсэн болоод их алдаа алхам хийдэг. Өөрийнхөө юу хандаж байгаа ч гэсэн мэдлэг оруулаад
өөрийнхөө бодол санаагаа хуваалцах бүр бид нэр ингээд сэтгэл санаа юм хаан бодлын хувьд ингээд тэлж гин гэсэн үг. Тиймээр за анхаарал хандуулж за энэ постыг маань уншиж коммент хийж байгаа хүмүүст хуваалцж байгаа хүмүүст баярлалаа. Ирээ тийм та өөрийнхөө туслах тийм боломж бололцоо айх юм бол өөрийнхөө сайхан түүхийг өөрийнхөө бодлоо өөрчилсөн түүх, итгэлийн өөрчлөлөө өөрчилсөн түүхүүдээ бас хуваалцаж болно. Өөрийнхөө бичсэн янз бүрийн захиа сайхан түүхүүдээ бас явуулж болно. Өөрийнхөө блог дээр өнгөө тавьчихнаа. За бусадтай дамжуулаарай. Баяртай.